Усан мочигоос амьдрсан гэж найдаа. Зарим нэг фокусууд нь амьдралхаа сайжруулалаа явуулчлаа. Та дээр бахархдаг шүү. Тэгээд уулзааг уудаж энэ шалтгаантай байсан. Яа гэвэл манчин сайндаач бичлэгээс залхуураад ирсэн. Оосо тэглэж угаас хүн ингээ амьдралхаа сайжруулад ингээ толгоогоо асуусан ингээ нөө ухаантай юм ярингууд үздэггүй юм байл шүү дээ. Тэр юуч I'm back, okay? Хойноос нь болохоор би хит хоног лагер дээр хонсон юм аа. Тэгээд мачи яг өнөөдөр ингээд нэг бүр жигнэсээ нэг олцсон лээ. Өдөр ингээд хамт ажиллах охин тавд ингээд нэг стори хийсэн чинь ингээд би бүр ингээд what the fuck тий харахад би баг харахуус ялрах уу шахгаа яс тэгэл. Таваас яваад тэгээд угаасаа би CapCut дээр ингээд нэг өөртөө ингээд нэг хөрхөө өнгө тавьчихна. Тий энийг жоохон цагаан дүнгээ харагдчих л да. Тий дэлгэцэр цаг харагдчих. Тэгээ уулзаад үзэх юм бол та гэхдээ guys наа бүр ингээ хараад гайх what the fuck гэж ингээ бодсон шүү заяа. Тэгэхээр таад ингээ нэг цайруулдаг тосмос ингээ явраа нэг цайруулах арга марга мэддэг бол шүү дээ. Надтай хуваалцаарай. Okay. Cool. Тэгээ би саяхан нэг story хийсэн шүү дээ. Юу гэвэл ENTP-г ярих уу INTJ-г ярих уу гэд ойролцоогоор 100 орчим reaction ENTP дээр байсан. 60 орчим reaction INTJ дээр байсан болохоор ENTP-г ярихаар шийдсэн. Тэгээ бас almost ингээ нэг 20 орчим DM байхаа тэрэн дээр ингээ ENTP гэж ингээ нэг надад хэлсэн болохоор ярьж байгаа шүү. За окей. Тэрний өмнө хэдүүлээ ENTP гэж хий юм бэ гэдэг мэдээ авцгаая. Debater type. Хоч нь болохоор чөтгөрийн хамгаалагч гэдэг асал хүртэл гоё нэр хүч байгаа шүү. Тэнэг станаа. Чинь чөтгөрийн чөтгөр авах гэж үү. Devil advocate гэдэг ингээ нөө MBTI вебсайт нэр ингээ байждаг штэ. Тэмхүү ингээ гарууд ирж идэг. Тэгээд мань хүмүүсийн dominant ингээ function яаж ажилладаг вэ гэвэл extroverted intuition буюу шинэ юм үзэж шинэ experience ингээ нөө хийх тосон мань хүмүүс ингээ толгоо ингээ нөө сайжирдаг гэдэг нэг ухааны юм байдаг байхгүй юу. Тэгээд угаасаа ингээ нөө би ихтэй боддоо ш ингээ OCD-тэй хүмүүс ингээ ENTP хүмүүстэй хамт амьдрал чиггээ алаан болох бах тий. Фитстанар ч ингээ нөө хизээч ингээ гэр орноо ингээ цэвэрлдэггүй штэ. Тэгээ амар хомбоо тэгээд тоосмосондоо дарагдаал хөвлөрөөл ингээ суучдаг. Яаж яах нөө манай ex roommate манига ENTP байсан юм аа. Ядчих нь fucking материал орцоо. Тэгээд бид нар ч дэрэм үздэг. Чи яасан би яасан. Ослын тоос гэхдээ he's my best friend. Тэгээд ENTP хүмүүс андаа нэг үдчих юм шиг зүгээр нэг одоо нэг мэдээж юм дээр хүртэл ингээ хэрэлдэхэ болчиход бол ингээ манай дэлхийн ертөнц хороо ертөнцөө ингээ үнэхээр ингээ сайжрах гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд угаасаа ингээ нэг би жишээлбэл дэлхийн бөөрхий гэдэг ингээ нэг сэдвийг сонгоод би ингээ дэлхийн бөөрхий гэдэг ингээ ярангуут ингээ нэг баахан тип стандар ингээ нэг доороос орж ирэл. Дэлхий чи хавтаашгүй дэлхий чи гурлыг шааж орж магадгүй ш би хайдаж хайгаад идэм ма тэр хүмүүсээс ингээ. Гэтэ тэд нар ингээ нэг ярьдэн штэ. Цогоо хөгшөө чи ингээ нэг юу гэх боксноос гарцдаг амар ингээ up mind байгаа шинийг ингээл ерхийлээ. Песта зүгээр нойлоо угаачаач. Тий, тэгвэл амьдрал сайжрлаа ч гэж. Тэгээ таад ингээ бодож үзчихсэн үү? ENTP personality мэхийн орцтой комбайн дахаар ямар хөө хараа гарч ирдэ. Эмоцтойгоо хэрэлддэг песта гарч ирдэ байхгүй юу? Ингээл нөө үйлчээснэ. Ер нь энэ нулимс гэж юу юм? Ер нь би яагаад тийм сайд байгаа? Ер нь сэтгэл хөдлөл гэж яг юу ингээ дебет хийдэг тэнэг лал руу дугаас ENTP байдаг байхгүй юу? Хойноос нь ингээ нөө та ингээ бодож үзчихсэн үү? Ихрийн орд чинь ингээ дотроо ингээ хоёр болон түүнээс дээш ингээ хүнтэй толгой дотор амьдрдэн штэ. Тэгээ ингээ байжсэн чинь тэр ихрийн ордны хүн ENTP personality байх юм бол штэ те. Нөө multiple personality disorder гэж байдаг. Дотор майр олон хүнтэй ингээ алцаад байдаг. Яг тийм хариу гарч ирэх гээд байгааз. Яа би одоо ингээ нөө нэг тэр хүн гэхдээ ингээ бас юу авах бас нэг бол амьдралаа хизээш ганцаарл гэдэг мэдрэмжийг авахгүй байх те. Яа бол дотор нугасаа 20 мянган амьдарч байгаа юм чи те. Уусаа нэг яасан ингээ болчихж байгаа байхгүй юу. Тэгээ ханаас нь ингээ ENTP дээр ингээ нэг хөгжилтэй ингээ юмнууд ингээ ярахад яа гарацтай байхад гоё үдэ. Стандар ингээ нэг нэрийг ингээ хөдлөхөд ингээ гоё шүү дээ. Би яг өөдөөс нь ингээл нэг ENTP хүмүүстэй ингээ харчаад би өөдөөс нь би straight шүү. Би LGBT хүмүүсийг үзээ яддаг юм бол ингээл стожиг шааж орж ирж өөртөө straight юм байж чиг. Шааж орж ирж ирэл ингээл нэг мангаруулсан сан арга мөдөд ингээ ярьдэн шүү дээ. Тэнгүүд нь окей let's fucking get it гэл ингээ нэг алцаал ингээ байж байдаг л байсан. Дээхэн үед. Одоо ч яасан байгаагүй мэдтэй. Тэгээд яг үндэ би ENTP дээр яг юу ч бэлдээгүй маа биз та. Тий зүгээр шууд байглаараа шаад орж ирсэн. Хилээч ер нь би хизээч ер нь бэлтэж чад юм хийдгүүл дээ. Зүгээр шууд байглаараа л босчтой дөө. Өөр чинь ч одоо юу ах вэ? Гэтэ нөгөө талаас ингээ нэг инстаграмаар нэг амар алдартай нэг хөөрхөн залуу би тэр залуугаас хөөрхөн гарч ирэхээр үзээдэд болсон юм писта нэг сахал махалтай нэг гайд байхгүй. Тэр гай ингээл нөгөө өглөө босоод
шалаа авах гэсэн чинь хоол дотоо болоод хоолоо ингээд хийжсэн чинь хогоохаа мартаад хогоохаа марчсэн чинь ингээд усан доорхоо марчсэн. Ингэж яваад өдрөнд дуусчдаг ингээд нэг контент гэдэг байдаг шүү дээ. Тэр яг ихтэй ENTP personality байх те. Яг л хизээч ажиллаад дуусгаж чаддгүй. Тэгснэ ингээд нэг ENTP хүмүүс ингээд секс хийж явахдаа толгой дотроо тоо боддог ч юм уу өстөр ингээд бодож иж бас магадгүй ш бас юмэг иждэг бас ингээд аудит ингээд хийх хэрэгтэй. Хэрвээ та дэ найзлууч юм найз хүн ингээд байж бол яг идэг ингээд алдчих ч дээ те. Чи яг юу боддог би асуучих заяа. Тэм бол шууд ингээд болонгуудаа ингээд би юу н бодлоо гэж юу лээ ш. Бас ингээд байж магадгүй те. Тэгээ оосо бас ингээд нэг хүмүүс ингээд нэг өөрийгөө ингээд танилцуулгаад би fucking ENTP биш шүү заяа. Аха. Би бол байнга personality хэлдэг, байнга л ордоо хэлдэг. Та нар тэгээ өдөж байгаа шиг. Чи ямар ордын, чи ямар personality болчиход ингээд байгаа юм аа стандараа гэж. Би бөхслөөнөш гэдэг type нөө тэгээ яасан бол. Тэгээд ENTP хүмүүс ингээд нэг таарад үзэхэд амар лайтээд дээ шүү дээ ингээд нэг түс таас түбш анаг ингээд нэг хүзрүүдийн гаргаал ингээд чиний асуулт яг энэ нэгсэн чинь асуулт гэж аюу биш. Юу шаагаад байгаа бэ? Пистач яг чи өөрөө мэдрэл мөдө хомбо бочг болохоор яг чиний X нь чамаа хомбоод байгаа байхгүй юу гэсэн чинь X гэж яг юу? Цогоо чи ер нь хайрын талаар ер нь мэдгүй ч гэж байгаа шиг писта. Маяг бол минь өөр газар л очиж хараад уушуулаарай. Чамаа бантлаа гэж. Яа тэгээ ENTP бол гоё. Тэгээд миний хамгийн дуртай personality-г нэг тэгээ даанч нөгөө жоохон ажилгүй. Тэгээ пистанараар ихтэй ажил хийх гэж бас гоё нэр болно. Бас гоё нэг майнд юм болж болоо тий. Тэгэл гарууч нөгөө нэг юм одоо групп ингээ project гэдэг чинь 5 6-ыг нийлжээд ингээ хийдэг. Тэдэрдээ ингээ нөгөө ярихаас цаашгүй баачка гэдэг. Гэхдээ ямар ч ингээ үйл хийгээгүй. Яг тиймэрхүү баачка нар яг ENTP байх бүрэн магадлал хангацсан баачка нар шүү. Тиймээс ингээ тэр баачка нарыг оллоо гэж бодоход ямархуу позишн дээр хөөрлөхөө. Хизээч бүх столоолох ажил дээр ENTP personality-г оруулж болохгүй. Бараг ингээд нэг debate хийсээр байгаад ингээд юу гэх өөрхөн бараг бүсийг долоолчих магадгүй хаа. Тиймээс ингээд ENTP ингээд юу гэх эвтэрхш ингээд зүгээр яг жихнээсээ ингээд debate ширээн дээр ингээд барина уу гэхээс ш өөр газар л бол ENTP хизээч битгий оруулаа хаа. Хэрвээ ENTP personality танай ажилд орох чинь шууд ажилласан зайлуудаарай заа. Тэгээ эдгээр чи өөртөө угаасаа ингээд боксноосоо гараа сэтгэж юм чи бас нэг санаанаа сая доллар гэж шаадаг стандарт шүү дээ. Тэгэхээр санаанаа сая доллар оруулах гэж харьяа окей. Тиймээс ингээд зарим нэг ENTP байж ивэл шүү дээ. Шарандаа ингээд нэг жилийн дараа сая доллар орчоод надтай өрөөдөр заа санаанаа сая доллар ч олоод ирсэн шүү гэдэг окей. See you guys.